Эрхэм үзэгчдээ хөгжлийн үрд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид Монгол Улсын үндсэн хуулинд саяхан оруулсан нэмэлт өөрчлөлтүүд удахгүй ард нийтийн санал асуулгаар орох гэж байгаа. Энэ өөрчлөлтүүд ер нь ямар төвшөнд болж өнгөрөв гэдэг талаар Улсын хурлын эрхэм гишүүн Жадамбин Батэрднийг урьж оролцуулж ярилцах болно. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За их хурл бас баггүй хугацаанд үндсэн хуулийн тойрч хэлэлцлээ. За их хурлын 62 гишүүн болоод ерөнхийлөгчийн гаргасан саналууд ингээд нэгтгэхэд зөвшөөрлөлийн ажлын хэсэг байгуулад ямар ч байсан хоёр дахь хэлцүүлгээ бол хийчлээ гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр та одоо яг гүндэн байж ингэж оролцож байсан хүний хувьд энэ хэлцүүлэг явагдах явцад батлагдаж явах явцад ер нь энэ өөрчлөлт маань ямар хувийн болоод өнгөрч үү? Хэр үр дүнтэй Монгол Улсын хөгжил дэвшилд дөрвтэй тийм түлхэж өгөх ийм өөрчлөлт болж чадваагүй юу? За замурчсан улсын хурлын 62 гишүүний гар үсэг бүхий төслөө бид нэр өргөн бариад ингээ хилцээд явж байсан. За энэний завсраар бол Монгол Улсын ерөнхийлөгчөөс санал дэвшүүлж орж ирсэн. Саналууд нэлээд саналууд өглөө. За дээрээс нь ардсан намаас бас тодорхой саналууд өгсөн. За ингээд энэ саналууд дээр зөвшөөрлөлийн ажлын хэсэг байгуулад ажлын хэсэг маань ажиллаад бас тодорхой саналуудаа гаргаад тэр саналууд дээр нь сая нэг өнгөрсөн хугацаанд бол улсын хурл хилцээд тодорхой хэмжээнд шийдвэр гаргаад явуулаа шүү дээ. Мэдээж үндсэн хууль бид нар бол заашгүй гар хүрэх бол шаардлага бол байсан. Эдийн засгийн хувьд болон улс орны хөгжлийн хувьд бол бас зохих төвшөнд бол өөрчлөлт хийх. Ер нь гол нь бол бид нар өнөөдрийг хүртэл хийж ирсэн амьдрал энэ улс төрийн болоод энэ нийгмийн амьдрал дээр хаана болохгүй зүйл байгаад энэ дээр засвар хийжээд цаашаа шинчлээж явах юм боломж олцоог бид нар энэ үндсэн хуулиар бол нээж өгч байгаа шүү дээ. За энэний ард бол мэдээж улс төрийн амьдрал гэхээс гол нь бол улс орны хөгжлийн асуудал. Тийм улс орны хөгжлийн асуудал. Улс орныг хөгжүүлж явж байгаа, улс орны тодорхой шийдвэрүүд гарч байгаа институцийн хоорондын болж өгөхгүй, тэрнээсээ болоод зөв шийдвэр гаргахгүй, ямар нэгэн намын болоод улс төрийн амбицуудад хөтлөгдөж явдаг ч байд юм уу. Ийм зүйлүүдээр бид нар гол нь бол зөв зүйтэй явах, засваруудыг хийх чинь шаардлага байгаа шүү дээ. Мэдээж энэ шийдвэрүүд зөв гарснаар бол улс орны амьдрал бол засагдаад явах. За энд мэдээж дөнгөж наад зах нэхэд бол хууль баталдаг байгууллага улсын хурлынхаа дотоод үйл ажиллагаан дээр бол анхаарсан зүйл заалтуудыг л оруулж байгаа. Хуучин жишээ нь улсын хурл маань жилдээ 2 удаа явуулдаад 50-с доошгүй хоног хурлна гэж хэлсэн бол одоо бол 70 хоног боллоо. Энд бол тодорхой сунгаж хуралдах өөрөөр хэлбэл улсын хурлын гишүүд маань бол тодорхой хэмжээнд хариуцлага нэмэгдүүлэх ийм заалт бол орж иж байна. Дээрээс нь улсын хурлын баталж байгаа хуулиуд хуучин бол нэг 20 гишүүн батлаад 20 нэг буюу тухайн хуралд оролцсон гишүүдийн олонх нь гэж явж исэн бол одоо үндсэндээ нийт гишүүдийн тийм үү нийт гишүүдийн олонх нь санал өгснөөр өөрөөр хэлбэл тэнд оролцох хууль баталгад оролцоог бол 39 гишүүн зайшгүй байж баталдаг болох гэдэг. Энд чинь өөрөө нөгөө хууль гаргах чанарыг сайжруулна, улсын хурлын гишүүдийн оролцоог сайжруулна, хариуцлагыг сайжруулна. Эндээс юу гарах вэ? Бодлогын асуудлууд бол гарч ирнэ жишээ нь. Дээрээс нь бас нэг зүйлийг бол сая би түрүүн бас өөртөөс нь ярьж байгаад хэлжсэн да. Улс орныг удирдах тодорхой хэмжээний бодлогын асуудлууд бол бид нэр анхаарал хандуулах хэрэгтэй шүү дээ. Одоо өнөөдөр улс төрийн хоорондын тэмцэл гэдэг юм, улс төрийн намуудын хоорондын сонгуульд оролцох уралдааны хүрээнд том популист амлалтуудыг хийгээд энэ нь эдийн засгтэр хүрэхгүй юм бодлого чирж давхад хэдэн тийшин чирж давхад энэ эдийн засгтаа бол бүрэн дүр өрөөгөөж өгөхгүй нэг юм бодлого гараад байна шүү. Тэгэхээр хөгжлийн бодлоготой байх. За хөгжлийн бодлого нь тогтвортой байх гэсэн ийм үгсийг бол энэ чинь үндсэн хуульд бол сая оруулж ирлээ. За миний хувьд бол бүр хөгжлийн бодлого гаргадаг байгууллага байх хэрэгтэй гэж үздэг байгаа байхгүй. Байгууллага байх хэрэгтэй. Тэр байгууллагын хүрээнд бол тодорхой бодлого урт хугацааны гэж байгаа шүү. Бүр урт хугацааны хөгжлийн бодлоготой байх, тэрнийг гаргадаг байгууллага байх. Тэр байгууллагууд нь бол цаашдаа эрүүл мэндийн чиглэлээр, боловсролын чиглэлээр, уул уурхай юу гэдэг эрчим хүчний чиглэлээр, авто замын тээврийн чиглэлээр бүхэл чиглэлээр бол энэ бодлогод тогтвортой байх бодлогыг бол энэ байгууллага бариад явж явах ч байдаг юм уу. Улс орны хөгжилтэй уялдсан, цаг хугацаатай уялдсан. Яг харахгүй тийм салбар хоорондоо уялдаг. Салбар хоорондоо уялдаг тийм үү? Хөгжлийн бодлогыг хөтөлбөргүйгээр бариад хадгалаад хамгаалаа явж байгаа. Тэгэхээр энэ бодлого хөгжлийн бодлоготой байна гэдэг том үг ордог маань энэ өөрөө дагсан
тэр органик хуулиндаа бол бүр тодруулаад өгчих юм байна. Энэ бас нэг зовлон үдсэн шугамц гэдэг шиг Монгол улсын ерөнхий сайд байсан Содномгой, Бямсрангой, Унгадэржгой гэсэн бүгд игээд байгаа ш. Ерөөсөө хөгжлийн төлөвлөлтийн байгууллага бол ерөөсөө тарих толгойгүй юм шиг одоо морь үнсэн толгойгүй юм шиг л хаашаал бол хаашаа юм. Яг үнэ. Ийм болоо. Тэр талаасаа та бол тэр хөгжлийн хөтөч байгууллагатай болъё гэж хэлсэн. Энэ их зөв санаачлах байсан. Яагаад дэмжлэг авчирсангүй? Гэхдээ яг одоо энэ бас манайд чи нэг юу орлоо штэ. Үндсэн хууль гэдэг бол тийм нөгөө гол томьёоллуудыг оруулдаг гэсэн нэг тийм одоо ёсчилсан гэх юм уу бичигдэг хууль яригадаад нь штэ. Тийм болохоор үндсэн ерөнхий хууль байх хэвээр үндсэн хууль гэж. Иннээсээ салбар хуулиндаа гол юм оруулах хэвээр гэдэг. Хэдийгээр бид нар үндсэн хуулиндаа томьёол байгуулсан тэр томьёолыг чинь бид нар бас салбар хуулиндаа гуйлаад нь штэ. Тийм болохоор заримдаа бол энэ үндсэн хуулинд бол бүр тодорхой үг үсгээр орох нь зүйтэй юм аа. Уг нь бол тэгээ энэ дээр харин дэмжигдээгүй ямар ч гэсэн дараагийн тэр салбар хуулиуд дээр орох асуудал дээр нэлээд анхаарал хандуулахгүй бол энд бодлогын одоо бичгээр бодлого маань хөгжлийн бодлого маань урт хугацаатай гэдэг байгаа шүү би бүр урт хугацаатай. Магадгүй одоо энэ 8 жил 10 жилээр 12 жилээс ч байдаг юм уу ингээд тодорхой 15 жилээс ч байдаг юм тодорхой урт хугацаанд ямар ч намын засгийн газар ямар ч хамтарсан засгийн газар байсан тэнд одоо гайхалтай ухаантай амтан гинт гарч ирж ингэж залаад байдгүйгээр тэр бодлогынхоо хүрээнд л явж идэг. За ямар ч үсэн өөрчлөлт одоо ингээд дэмжигдээд хоёр дахь хэлцүүлгээрээ батлагдсан. Тэгэхээр ард нийтийн санал асуулга явагдах юм байна. За энэний үр дүнд жирийн иргэн тийм ээ. Монгол улсын хөдөө хотгүй энэ амьдарч байгаа Монгол улсын иргэд жирийн айл өрхийн амьдрал ямар дэвшилт гарна гэж бодож. Та бол одоо том төсөл гэдэг юм бол зам тээврийн асуудал хариуцчихсан хувьд дэд үтсийн томоохон төслүүдийг хариуцчихсан. Дээрээс нь шинэ хөдөө төслийн одоо санаачлагч тийм ээ. Тэгээ бас ноолуурын холбоог одоо удирдах байгаа юм тийм. Энэ талаасаа энэ томоохон төслүүд дээрээс нь одоо энэ хөдөө орон нутгийн амьдралд ер нь дөрвтэй ямар өөрчлөлт гарах вэ гэж найдаж байна. За ер нь бол бидний одоо нэг одоо хууль нь буруутаач байдаг юм уу ингээд Монгол Улсын эдийн засаг одоо урагшаа нэг хайхтар явахгүй байгаадаас бас биш шүү дээ. Миний түрүүний буцаад бид нэг зүйлдээ л эргэж буугаад байгаа чинь тэр бодлоготой хөгжлийн бодлогыг гаргаж байгаа улс төрийн намууд тогтвортой байх, улс төрийн намууд одоо төлөвшсөн байх тий. Улс төр өөрөө тогтвортой байх, засгийн газар тогтвортой байх тийм үү. Засгийн газар тэр урт хугацааны бодлогын хүрээнд үйл ажиллагаа бий дагаад явуулахын боломжийг олгосон байх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Одоо өнөөдөр хэдэн талын амбицууд одоо хутгалдаа тэр амбицийн дунд нөгөө ерөнхий сайд ямар нэгэн байдлаар бол тэр бодлогоо бол өөрийнхөөрөө ч байд юм уу тэр одоо баталсан хэмжээнд нь явуулах боломж олцоогүй болчиход энээсээ эдийн засаг тодорхой хэмжээнд доголдоод байна шүү дээ. Уялдаа байхгүй болчиход байна. Энийг л хараад байгаа. Бид одоо бүх муухай юмнуудыг бол үндсэн хуулиар бас чихээд байгаа байхгүй да. Үгүй байхгүй. Энэ бол бид нэр салбар хуулиудаар зохицуулах тэрийг авч явж байгаа менежерүүд буюу одоо ерөнхий сайд нар энэ газар яамдын газрын дарга нарч байдаг юм уу эднэрийн бас мэдлэг боловсрлоос маш их юм шалтгаалаад байна шүү дээ. Эднэрийн юмыг харах өнцөг аливаа зүйлд хандах хандлагаас маш их юм шалтгаалаад. Одоо өнөөдөр бидний хамгийн одоо төрийн ажилд садаа болж байгаа ард иргэдийн одоо хийж бүтээхэд садаа болж байгаа зүйл бол төрийн алба гэдэг нэг зүйл бид нар дээш нь өөртөө гаргаж тавиад байгаа байхгүй. Тэгэд үнэндээ бол энэ төрийн алба бол ёс зүйтэй зөв одоо байснараа бол ухамсартай одоо юу гэдэг мэрэгсэн байснараа бол их зүйлийг нугална. Гэтэл бид нар энд дахиад нэг улс төрийн хэмжээний сонгуул яартал нөгөөдхөө шинжилээд нөгөөдхөө өөрсдийнхөө хүмүүсийг чихээд тэгээд тэнд нь нөгөө төрийн алба гэдэг юм чинь яг мэрэгсэн төлөвсөн ийм төрийн алба нь бол алдагдаад байна шүү дээ. Иннээс болоод энэний цаана хэн хохирж байгаа гэхээр нөгөө аж ахуйн нэгжүүд иргэд тохирж байгаа байхгүй. Нөгөө аж ахуйн нэгж иргэд тохирно гэхээр л тэгэл цаанаа улсын хөгжил цаанаа ард түмний амьдрал муудаад байна шүү дээ. Тэгэхээр тоочгоор одоо засах залах юмнууд маш их байгаад. Ер нь бол үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихдаа хоёр том зорилго тавилаа гэж ойлгосон. Нэгдүгээрт нь парламентын засаглалаа төлөвшүүлье. Хоёрдугаарт нь засгийн газрыг чадахчлуулъя. Засгийн газрыг чадах. Энэ хоёр үгдүнд дүр чадв. Би бол парламентын ялангуяа нөгөө засгийн газрыг ерөнхий сайд засгийн кабинетаа байгуулдаг энэ төр чинь одоо унчлаа шүү дээ. За. Ер нь бол яг хуу бид анх оруулж ирэхдээ засгийн газрыг бол нөгөө давхар дээлээ тайлъя гэсэн шүү дээ тий. Давхар дээлээ тайлъя. Засгийн газар улс их улаас нь ордог нөлөөлөл бол багасхыг гэж хэлсэн. Тэгээ орж исэн санал маань бол 4 сайттай бай, 4-өөс илүүгүй сайттай бай гэж хэлсэн. Энэ сайт санал сүүлийн саналтаа ажлын хэсгээс бол бүрэн
тайлъя гэдэг санал орж ирээ. Тэгээд тэрийгээд нэлээд дэмжиж явжсэн. Яг сүүлийн моментод л 4 сайд аваад л үлдэж байна л да. За яг энэ дээр бол гэхдээ нэг хактер бол муу зүйл бол бас байхгүй хаа. Ерөнхийдөө бол жишээ нь та бүхэн нэг ийм бодлогын төлөлтийн асуудал жишээ нь таны энэ орчуулсан баха тий. Хөдөө аж ахуйн үнцний хэлхээний санхүүгийн бодлого гэдэг нэг ном жишээ нь байж байна. Энэ ном дээр жишээ нь та бүхэн энэ номыг хэрвээ зохиогоод ингээд яриад сууж байгаа бол энэ номны дагуу гүйцэтгэхэд зохиосон та юурээс битээрээс илүү хүн болоод энийг бас гүйцэтгэхэд хэцүү байхгүй. Яагаад гэвэл тэр хүн энэгээр ингэж өвчлөөгүй, энэ хүн тэргээрээ одоо мэрэгшээгүй байхгүй. Бид хоёр жишээ нь энэ номыг зохиохын тулд маш олон юм одоо судалж, маш олон юмны наан цааныг үзчихэд бий болгож байгаа болохоор гүйцэтгэхэд илүү бодитоор гүйцэтгэх. Тэрнтэй адилхан улсын хурал дээр гаргаж байгаа бодлого, тэрэн дотор ороод сууж байгаа энэ 76 гишүүн ярилцаж, хэрэлдэж, уралдаж гаргасан бодлогоо өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд магадгүй тэр дотроос нэг 4 хүн ороод засгийн газар дотор сууж хахад илүү тэр бодлогыг илүү түлхэх тий амьдруулах талд бол бас магадгүй даваа тал байж магадгүй. Урд нь бол бид нар чинь одоо бол 100% ингээд засгийн газар улсын хурлаас бүрдчихээ суугаад байна шүү дээ. Энэ бол тэгээ том толгой тэмцээн нэг талаасаа бий болчиход байгаа. Одоо бид нар 4 гишүүн улсын хурлын гишүүн дотор нь гэдэг бол том хэмжээний бас амжилт. Нөгөө тэгээ бас нэг том гарч ирсэн засгийн газараас оруулж ирсэн төсвийг зарлигын тэнцлээ, орлого зарлагыг одоо улсын хурал эвдэж болохгүй гэсэн тиймэрхүү заалт орсон шүү дээ. Энэ бол бас нэг том амжилт. Өөрөөр хэлбэл засгийн газар ерөнхий сайдын одоо өөрхөн кабинетаараа хилэлцээ тодорхой бодлогын хүрээнд төсвөө оруулж ирээ. Тэгээд тэрийг бол эвдүүлэхгүйгээр авч гарна гэдэг бол энэ бас их том амжилт болж байгаа шүү дээ. Манай найруулагч бэлдсэн зураглуудаа тэр ярианд тааруулаад тохирохоор нь гаргаад яваарай. Бид бас бэлдсэн байгаа. Яхахгүй наад энэ төсвийг гишүүн болгон татаж шингаадаг, зулгаадаг, тэгээд юу ч шулгаа идэх. Засгийн газраас оруулж ирсэн төсвийг. Энийг хязгаар тавиад ямар ч хэсэг одоо засгийн газрын зөвшөөрлгүйгээр шинэ зарлалын төрөл зүйл зарлагын хэмжээг, алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй гэдэг. Энэ бас их том. Одоо жишээ нь магадгүй зөв Монгол улс бол хөдөө аж ахуйн орон одоо тэр талдаа бол нэлээд одоо эндээс ашиг олох боломж олцоо байгаа. Одоо үндсэндээ бол бид нар уулуур хаалга нэлээд анхаарал хандуулсан байгаа шүү дээ. Гэтэл яг үндсэндээ бол хөдөө аж ахуйгаас олох боломж олцоогоо бид нар хаягчаад байна гэдэг чинь энэ өөрөө бодлогын нөгөө нэг алдааны асуудлууд гарч ирээд байна шүү дээ. За та төрийн албаны тухай ярьсан. За төрийн алба тогтвортой байх бол үнэхээр чухал байна. Тэр тусмаа засгийн газрын тогтвортой байх бол маш чухал байна. Засгийн газар тогтворгүй байхаар дагалдаа төрийн алба савлаад байгаа. За бид сая хуульчлаа. Улс төрийн намыг одоо 20 мянга. За өнөөдрийн хүн амын тоонд одоо сонгогчдын тоонд харьцуулах юм бол 1% гэдэг чинь 2 сая 100 мянга орчим хүн байх шиг байна. Тэгэхээр нэг 21 мянган гишүүнтэй болж иж намууд бол улс төрийн эрхтэй болох юм байна гэж. Тэгээ энийг юу гэж бодож байгаа нэхэр яг их олон одоо намууд хэтэрхий нийгмийн хуваагдал байна гэж үзэж яахан төвлөрүүлэх, хамтарт нэгдэж эвлэж ажиллах талаасаа ч гэдэм үү те эвсэх нэгдэх гэдэг өөдрөг талаас нь тэгж харж болно. Нөгөө талдаа нөгөө 20 хэдэн мянган гишүүнтэй гэдэг чинь хэрвээ ялах юм бол тэр 20 хэдэн мянган хүнээ төрийн албанд байршуулна гэж зүтгэж байна. Тэгээ эн чинь ерөөсөө төрийн албыг албаар одоо ингээд сонгуулийн дараа өөрчилдөг юм их өөрчлөлт өгч байгаа юм шиг. Нэг ийм хардлага байна. Яг би одоо жишээ нь тантай бол санал нэг байна. Жишээ нь тэр нэг 21% буюу 20 мянган гишүүнтэй байна гэдэг дээр бол би одоо эсрэг саналтай байсан. Нэг талаар хэд хэдэн одоо муу талууд байгаа шүү дээ. Нэг тал нь бол таны яг хэлдгээр ялсны дараа нөгөө нэг хэдэн гишүүндээ бол өртөө болж таардаг. За тэрийг буцаагаад өртөө ч юм уу ямар нэгэн байдлаар байршуулах, нөгөөдөлөөрөө үйл ажиллагаа явуулах гэдэг ингээд төрийн албыг бол өстө нөгөө самран гэдэг чинь болж игдэг. Нэгдүгээр. Хоёрдугаарт одоо өнөөдөр Монгол улсад одоо яг энэ нөгөө намчирхсан ийм нэг бие биендээ одоо өсөрхсөн, бие бинийгээ одоо үгүйсгсэн нэг юм үүсгэд бий болоод байна шүү дээ. Энэ хөдөөдөө бол бүр улам баталгаачих гэдэг шүү дээ. Хуучин бол Монгол Ардын нам юу гэдэг одоо Монгол Ардын хувьсгалд нам, за Монгол ардсан нам эдэргээд нэг хэд хэдэн намууд
магадгүй зүгээр илүү их том гишүүнчлэлтэй эдгээр ингээд хуваагдаад байсан бол одоо дээрээс нь 20 мянган хүнтэй болохын одоо хойноос нөгөө намууч нь орж ирнэ. Тэд нар чинь ямар нэгэн байдлаар гишүүнчлэлийг бий болгоно. Тэр гишүүнчлэл нь дахиад нөгөө хоорондын хуваагдал нөгөө Монгол улсаа намчирхсан Монгол улс болгож хайчих гээд шүү дээ. Би бол энэ дээр бол эрс эсвэр үзэлтэй байж байгаа. Орон нутаг тэр тусмаа орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд бол орон нутаг дээр бид нар орон нутгийнхаа хөгжлийн төлөө бодох хэрэгтэй болохоос тэр хөгжлийг одоо уралдуулж аль нь илүү бодлогыг бол гаргаж тавих вэ гэдгээл уралдах ёстой болохоос биш. Гишүүнчлэлийн тоогоор ч юм уу хэн илүү ялах уу гэдэг тоогоор бол уралдаж болохгүй байхгүй. Тэгээ наад дээр чинь бол миний хувьд бол эсрэг санал өгөх. Одоо бас л буруу тийшээгээ жоохон нэг алхах чуулаа л гэж бодож байна. За яг нийгэмд энэ ер нь энийг хурлаар батлуулахгүй ч гэсэн байр суурь байсан. За ийм зүйл заалтын эсэргүүцэж яах гэсэн юм байгаа. Яг хөө ерөнхийд нь дүгнээд ингээ үзэх юм бол өөрчлөлт бол хийгдсэн. Өөрчлөлт бол хийгдсэн. Бас тодорхой дэвшлүүд гарах юм. Шүүхүүд дээр бол тодорхой дэвшил бол гарч ирлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлт гэж ямар зөвлөл байх юм, ямар бүрэлдэхүүнтэй байх юм гэдгийг тодорхойлж өглөө. 10 гишүүнтэй байна. 5-ын шүүгчдээс сонгоно, 5 нь одоо гаднаасаа орж ирнэ. За энэ 10 хүн бол тодорхой шүүгчдийн томилгоог одоо тодруулж гаргаж ирнэ эдэргээд эн чинь нэг хүний хараад бос байдал одоо байдлыг бол би бас юу яаж штэ. Ардсан байдал нь бол татчих орж иж байгаа. Шүүхийн хариуцлагын тогтолцоог сайжруулж байна. Энэ үндсэн хуулийн өөрчлөлт шинжилтийг дэмжиж яваад байсан. Аль болохоор одоо дэмжиж явуулах гэсэн. Яагаад тэгэхээр энэ өөрчлөлт хийгдэхэд бол асар хэцүү. Энд тэр Европ цоожийн, Америк цоожийн, Монгол цоож, бүх төрлийн цоож, дижитал цоож хүртэл хийцэн ийм одоо энэ өөрчлөгдөх ямар ч боломжгүй хөл байхгүй. Тийм учраас аль болохоор нийгмийн идэвхтнүүд бол яаж өөрчлөх үү гэдэгтээ илүү санаа зовчих. Тэрнээсээс энийг унгах, бүснүүлэх, одоо явуулахгүй байх дотоодын гэлтгүү гадаадын хүчин ч байна. Монгол ийм замбраагүй их захгүй юм явдггүй байж хаад илүү л гадныхын төлөө хожоод байгаа. Одоо нэг хатуухан хэлэх юм бол хулгайчнаар хужаа нартлаа шигтаад ийм л тогтолцоо байхгүй юу. Тэгээд энийг өөрчлөхийн эсрэг байна гэдгийг бол ойлгоогүй. Гэхдээ зүгээр сэтгэлд хүрэхгүй юм бол нэлээд гарлаа. За тэгтээ яг одоо тэгээд гол нь одоо монголчуудын амьдралд Монгол улсын хөгжил дэвшил одоо урагштай байх хэсэг нь бол нэг эх 4 жилд бол дөрвөн харагдах байх. Хэрвээ нөгөө дордуусан 7 гэдэг шиг урхагтай муу юм хийсэн бол одоо бол дахиж өөрчлөлтийн тухай хийж ярихгүй. Шинэ хуулийн тухай л ярих юм болох байх. Тийм учраас ямар ч байсан байгаа цаг үедээ хийх юм хийгээд өөрчлөөр болохгүй үзэл явах нь зөв байхаа л гэж бодож байна. За та шинэ хөдөө төсөлгөө санаачлаа явсан. Тэгээ эн чинь зөвхөн одоо нэг одоо хангайн бүс нутагт ингэ санаачилсан юм уу? Ерөөсө орон даяар байх ёстой гэж цогцоор нь харж ядуу. За ер нь бол бид нэр улс орны эдийн засаг гэж нэлээд ярьлаа тийм үү? Улс орны эдийн засаг дотроо хүнийхээ асуудлыг хайчаад байгаа байхгүй. Хүнийхээ асуудал. Нэг талаасаа бол бид нэр ер нь жоохон төрчсөн улс болчиход байгаа. Төрчсөн улс. Төрийн байгуулалт талаасаа илүү их харж байдаг. Төрийн одоо энэ байгууллагын одоо санхүүжилт талаас нь бол олон их юм явж идэг. Ер нь бол Монгол улсад эргэлж байгаа мөнгө гэхээр улсын төсөөс санхүүж байгаа санхүүжилтэн дээр бид нар голцоод үндсэндээ бол тогтож шүү дээ. Бүтээн байгуулалтууд хаанаас хийж гэн улсын төсвөөс хийж гэн. Бүтээн байгуулалт одоо элд янзын тендер юмнууд сонгож агуулж юмнууд хаанаас хийж гэн улсын төсвөөс гоцоо хийж гэн. Тэрэн дээр анхаарал хандуулж гэн. Хувийн хвшил юу хийж байгаа тэрийг нь бол зүгээр хувийн хвшил өөрсдөө хийх ёстой гэсэн байдлаар хайчаад байгаа байхгүй. Сүүлд ингээ хараад бол төрийн зохицуулт бол заашгүй байх хэрэгтэй. Энд одоо хувийн бүхэл одоо энэ улс орны эдийн засгийн гол түлхүүр нь бол хувийн хвшил байх хэрэгтэй. Хувийн хвшлийн том компаниуд байж байгаа хэрэгтэй. Том компаниудаа одоо дагсан том одоо дунд зэргийн жижигнүүд үйлдвэрүүд калаачсан байдлаар үйлдвэрүүд ингээд дагаад хөгжих ёстой. Тэгээд тэрний ард иргэдийн амжиргаа сайжрах ёстой. Тэгээ ингээ хараад хад гол буцаад эргэж харахаар бид нар хүнээ л хайцсан байгаа байхгүй. Тэгээ миний ганц бодоод байгаа зорилго бол хүнээ хөгжүүлээ. Нөгөө иргэн баян бол улс баян гэдэг шүү дээ, тийм. Тэгэхээр энэ бодлого бол бид нар бол голчлон анхаарлаа хандуулъя гэдэг. Энэний ажлын байрны гол сүм нь юу юм бэ гэхээр хөнгөн үйлдвэр хүнсний үйлдвэрээр хөгжүүлэх. Хөнгөн үйлдвэр хүнсний үйлдвэрээр хөгжүүлийг ингээд бариад авахар тэрний хаанаасаа эхэлэх үү гэхээр нөгөө хөнгөн үйлдвэрхээс ноос ноолуурны тэрийг ингээл их үлсэр нь хөдөөдөг байгаа.
За хүнсний үйлдвэрлэхээр нөгөө газар тариалан хүнсний ногоо одоо тэгээ мах сүүгээл дахиад хөдөөлөө очиод байгаа байхгүй. Тэгэхээр шинэ хөдөө гэж нэрлэж байгаа учир маань бол үндсэндээ хөдөөгөөсөө эхлээд хөдөөнийхөө амьдралыг сайжруулад явуучвал энэ каларч засалсан бусад дагалдсан үйлдвэрлэлч нь бол хөгжиж явчих юм байна. Тэгэхээр энэний цаана бол хөдөө гэсэн нэрэн дээрээс хөдөөнийхөө үйлдвэрлэлийг бол түлхээд ингээ сайжруулж явчих гэж. За 2017 онд анх энэ сэтлүүд гарч ирээ. Тэгээд ерөнхийдөө бол боловсруулад засгийн газарт бол өргөн байсан юм аа. J-ноц ерөнхий сайдын засгийн газарт өргөн байсан. Дараа нь хөрөлцөх сайдын засгийн газарт би өөрөө бас барьж явлаа, орлоо, ярьлаа. Ер нь бол засгийн газрын бодлого болгож байгаад хөтөлбөр болгож гаргаад үндсэндээ бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэе гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бидний яриад байгаа нөгөө болохгүй бүтэхгүй байгаа жижиг дунд үйлдвэрлэлээ сан дээрээ түшиглээд энэ үйлдвэрлэлийг одоо сангийнхаа хөрөнгийг нэлээд томсгоод за энэ дээрээ түшгэлсэн бодлого боловсруулад ороод ир. Ямар аймагт ямар бүс нутагт юу үйлдвэрлэж болох вэ? Ямар каласчсан ямар том үйлдвэр байж тэрийг дагсан үйлдвэрлэж бий болох вэ? Ийм байдлаар энэ үйлдвэрлэлүүдийг том дээрээс нь ингээд харж агаад санхүүжилт юм уу дэмжлэг тусцааг нь бол үгүй гэж. Жижиг дунд үйлдвэрлэл дээр чинь 1.5 их 80 төгрөгийн одоо энэ олгож ирснээс хойш 1.5 их 80 төгрөгийн төсөл бол орж ирсэн гэж байна шүү дээ. 1.5 их 80 төгрөг. Энэ бол асар их юм хий бүтээ гэсэн ийм ирмэлзэл ийм боломж болцоо бол байна гэж үзэж байгаа байхгүй. Тэгвэл тэрийг базаж авчирж байгаа төрөний миний бодлогын нэг байгууллага байна гэдэг байгаа шүү дээ. Энэ бодлогын байгууллага тэр дээрээс нь харъя. Тэр цаашаага баруун тийшээгээ Увс аймагт, Ховд аймагт, Баян уйл гэж юу хийж болох юм? Төвийн бүсэдээ юу хийж болох юм? Ийшээгээ дорнод хинтэлөө ямар зүйлүүд хийж болох юм? Говийн бүсдээ ямар зүйл хийж болох юм гэдгийг харж агаад энэ хөрөнгө оруулалтаа бол нэмэгдүүлье. Би ерөнхийдөө бол яг инженер хүнийх айхтар эдийн засагч ингээд тооцоолоо нь орж үзээгүй явж байна. Миний тооцоололоор бол яг 330 сумтаа гэж зүгээр механик тооцоо шүү дээ. 330 сумтаа гэж үзэж байгаа бол 330 тэрбум төгрөг ядаж одоо тодорхой хугацаанд бол суулгая. Энэ хэдэн жил шивэж болно шүү дээ, тийм үү, богино хугацаанд. Тэгээ 330 сумандаа 1 тэрбум төгрөг гэж үзвэл 330 тэрбум төгрөгийг үндсэндээ бол жижиг дунд үйлдвэрлэлд зарцуулъя. Гэхдээ бодлогоор жишээ нь юу гэдэг урд одоо говийн аймаг гэдэг үйл танаад одоо тэр юу гэдэг говьд ургадаг мал юу байдгийг эсвэл одоо тэр малаар дагсан ноос ноолоруудад юу гэдэг хөөр юу байдгийг тэрийгэ дагсан ийм үйлдвэрлэл дээр та нар энэ зээлийг олгоно. Түүнээс биш эсгээ таавчиг одоо гар урлалд бол энэ мөнгийг бол олохгүй. За тэр дорнод аймагт нь юу хийдгийг ч гэдэг юм. Ингээ бүсчлээд тодорхой зориулалтайгаар энэ тодорхой хэмжээний одоо дэмжлэгийг үзүүлье. Бид одоо өнөөдрийн хүртэл бол үндсэндээ ард иргэдийнхээ энэ хийх боломж болцоог бол зүгээр энэ зэрлэг зах зээлд нь хаячаад байна шүү дээ. Хаячаад. Та нар ингээл амьдрал яг та нарыг бид нар боломжоор нь яг арчлал нийгэмд байна, зах зээлд орцсон байна. Та нар зах зээлийнхээ шугамар амьдрал гэдэг болохоос тэднэрт бол одоо ямар нэгэн тийм боломж болцоо алга. Мөнгө үйлдвэрлэл хийхэд юу хэрэгтэй? Мөнгө л хэрэгтэй. Тэр мөнгө нь хаана байгаа? Тэр банкнд нь байж. Тэр банкных нь бид нар хүүгийн төлөөж барьцааг нь хилээд энэ ард иргэд маань авч чадахгүй нэгдүгээр. Хоёрдугаард энийг нөхөе гэсэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл гэж байна. За энэ зээл нь бол наашаа цаашаа татаж хангаагдаад тэгээд хүрэлцэн муутай байж байна. Дээрээс нь аймаг сум хөгжүүлэх сан гэдэг нэг юм хэдэн төгрөг өгдөг. Тэрийг нь болохоор тэгээд ларын хаалгаар гэдэг юм юу гэдгийг аваад ингээд алгуулчихдаг. Үндсэндээ ард иргэдэд бол очдог хөрөнгө бол байхгүй болчиход байна шүү дээ. Миний энэ жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас яг баг цагаар хийж байгаа зүйл маань ерөөсөө тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэе л гэж байгаа байхгүй. 90-ад оны үед Монгол улсад Чехээс, Германаас маш олон одоо энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжөд ирсэн. Та өөрөө мэдж байгаа тийм. Модны үйлдвэрүүд ирж байсан. Энэ хямдны олон цехүүд чинь ирж байсан. Хүнсний үйлдвэрлэлд ирж байсан. Энэ иржээж энэ үйлдвэрүүд чинь өөрсдөө боссон шүү дээ ер нь бол. За яг хөө иргэдээ дэмжигээд ингээд тоног төхөөрөмжөд дэмжиж гэж байна. Гэхдээ ер нь онолж тэр практик олон улсын туршлагыг судлаад байхад шүү дээ. Систем тогтолцоо бий болгоогүй байхад үл эзэж ажиллахгүй гэж байна. Нэг үйлдвэртэй байна. Тэрний одоо түүхийдийн бэлдүүлдэг нь хангалт нь найдвартай байх хэрэгтэй. Тэрнээс анхан шатны боловсруулалт хийгээ гараад авчаа тэр бүтээгдэхүүнийг аль үйлдвэр авах юм? Ямар хэмжээнд байх юм? Тэр нь одоо хичнээн тийм үйлдвэр байж нэг одоо улсын хэмжээний 1-2 үйлдвэрийг хангах хэмжээнд байх юм. Бүгд нарийн нөгөө түрүүний бид хоёрын ярьдаг төлөвлөгөө эдийн засгийн маш нарийн судалгаат харилцсан уялдаад. Тэгээ бид нар баг яг одоо сайн мартагдсан хуучин гэдэг шиг зүгээр социализмын үеийнхээ үеийн бэлтгэний нийлүүлэлтийн тогтолцоогоо
хурдан сэргийх тухай асуудал юм байна гэж ингэж харагдаад. Тэгэхээр энийг хийхэд бол би бол дороосоо хөгжихгүй юм байна гэж харж байгаа байхгүй. Тантай санал зөржиж магадгүй. Яа тэгэхээр энэ 30 гаруй орны одоо туршлагаас ингээд харахад ерөнхийдөө засаг төрийн зөв зохион байгуулалт, шудраг зохион байгуулсан тохиолдолд нэг үр дүн төрж байна. Хоёрдугаарт нь худалдаа авч гэж байна. Одоо ямар үедээ говь компани байд юм уу? Арьсны нэгдэлч байд юм уу те? Энэ худалдаа авагч нь өөрсдөө яг худалдаж авах тэр зохис хэмжээндээ одоо газар сайгууд яг тэр бүтцийг бий болгох. Гуравдугаарт нь томоохон үйлдвэрүүд консорциум байгуулад ингээд нэг зохион байгуул. За дөрөвдүгээрт нь баг санхүүгийн байгууллагууд байна. Жишээ нь одоо Голландын Рабобанк гэхэд тэр Мексикт, Боливт авчиж бүр анхан шатны одоо сарнай тарьж байгаа улсууд ч юм уу те телефон тарьж байгаа улсуудад өгөөд тэгээд тэднэрээс цуглуулж аваад дараагийнх нь цуглуулдаг хүмүүсийн санхүүжүүлээд, тээврийн компаниудын санхүүжүүлээд, экспортын компаниудын санхүүжүүлээд өшөө эцсийн одоо Бонн Стрит гэх юм уу Шанзолозед одоо худалдах тэр нөхдүүдийг хүртэл санхүүжүүлж ингэж ижүүрэн гэж байгаа. Өөрөөр хэлхээний санхүү гэдэг нь оролцогч бүрийг. Тэрэн дээр бид нар одоо хөдөө аж ахуй гэж тэгэхэд бол жишээ нь ингэж гээд байхгүй. За малчин бай те. Та сүүн дээр малчин гарч байгаа сүүний нэг хөргөлтийн системүүд үү те. Тэр сүүг тээвэрлэдэг компаниуд дээрэс нь энд одоо Витафид байна уу, Монфреш байна уу, тэр мөрөнтэй Апотен уйл датал санхүүжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр би бол ингэж харж байгаа маа зөв. Наад онлын чинь бол бид нар сонсоод ирсэн буруутгаагүй. Наад онл чинь зөв. Одоо өнөөдөр бид нар хамгийн сайн хөгжилтэй орн за тэр бидний шүтээд байгаа Америк нь байж байна, Япон нь байж байна, Солонгос нь байж байна. Энэ Солонгос нь улс одоо ч хэдхэн жилийн өмнө Солонгос нь бол муу байсан шүү дээ. Амьдрал бол үнэхээр хүнд байсан. Энэ улсууд хөгжиж ирэхдээ ийм бодлогоор хөгжиж ирээгүй байхгүй юу? Хөгжлийнхээ дунд төвшингээс эхлээд эдгээр чинь бодлогоо зөв тодорхойлоод яг таны сайж байгаа энэ бодлогыг тодорхойлоод энэ зах зээлдэг уялдаад аваад явцсан байхгүй. Би тэрэнд хүрэхдээ хаач байна. Бид нар тэрэнд хүрэх болоогүй. Одоо бид нар энэ зүгээр яахан дөтөлж болох болоогүй. Тэгэхээр дээрээсээ бодлогч нь бол маш олон байна. Маш олон байна. Одоо чинь ийм том номнууд гаргацсан эсвэл бодлогоо гаргаад уралдуулж байгаа энэ бодлого нь бол биднэрт бол хангалттай байна. Бүр том үйл дээдлэлт бол байж байна. Одоо доотлолт нь нэг жоохон хүмүүсээ өөрчлөмөр шүү дээ. Доод хүмүүсээ одоо ард иргэдээ нэг жоохон бизнест хөдөлж оруулмаар байна. Тэдний өнөөдрийн нэг жоохон хий гэж байгаа зүйлийг урам өгмөр байна. Тэднэр нь бизнес сэтгэлгээтэй болмоор байна. Амжиргааныхаа төвшинг дээшлүүлмээр байна. Юмд хандах хандлага өөрчилмөр байна. Амьдралынхаа хэв хвшлийг өөрчилмөр байна. Ийм юм нь өөрчлөгдөөгүй, хөрсөн өөрчлөгдөөгүй байхад бид нар дээрээс нь том аадар бороогоор ингээд шүршээд энэ бол юм урахгүй байхгүй юу? Одоо би 2 жил шинэ хөдөөгээд яриад явж байна те. Хүмүүс бид ингээд яваад очиод ярихаар нэг хэсэг нь бол яах вэ юм хүм ярьд юм дөө гэдэг ингээд тоохгүй. Нэг хэсэг нь бол би чадна гэдээ орчиж байна. Ямар ч туршлага байхгүй. Тэгээ оронгуудаа нөгөөдхөө шатаад тэрэндээ унаад эсвэл одоо ямар төлөвлөгөөгөө тэрлүүгөө гүйж орооч байдаг юм уу ингэж байгаа байхгүй. Тэгэхээр би бол чинь 10 хүн тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлээ. 10 компани бий болог, 10 аж ахуйн нэгж бий болог. Энэ 10 аж ахуйн нэгжээс нэг 5 хөл дээрээ босоод ирвэл том амжилт. Энийг одоо шүүмжлэл Батэрдний одоо юу гэдэг гаргасан юмнаас 5 компани дампуурлаа гэж шүүмжлэг. Би бол үгүй. Наан 5 хүн 5 гэр бүл хөгжинэ гэдэг бол 5 компани босно гэдэг бол маш том хөгжил байхгүй. Би бол энэ талаас нь хараад байгаа. Яг тэгэхээр бид нар дандаа дээгүүр нь том юм ярьж ингэж явсаар хагаад доод хүмүүсээ ард иргэдээ зүгээр ингээд хайчихсан. Тэнд малчт нь бол малаад явж л байгаа. Яг нэг фермер гэж байд юм байна лээ. Ер нь бол ийм одоо механикцсан ч гэдэг юм ийм фермлөө бид нар орох ёстой ч гэдэг юм уу эсвэл ордог юм байгаа зэрэг ийм бодолтой явж байгаа болохоос үнэн сэтгэлээсээ тийш орё гэсэн юм алга. Магадгүй шинэ хөдөө гэдгийн хүрээнд тэр хүний махын ингээ боловсруулад байдаг механизм бий болчдөг. Сүүг нь аваад байдаг механизм бий болчдөг. Одоо миний нэг сүүдний үйлдвэр байгуулах гэдэг шүү дээ. Тэрнтэй шиг. Энд нэг махны үйлдвэр шиг юм байгуулаад ч юм уу махаа өгөөд байдаг ингээд орлого бий болоод байвал тэр хүмүүсийн сэтгэлгээ шал ондоо болоод өнөөдрийн авсан 1 сая төгрөгөө би 2 сая төгрөгөө болгоё. За өнөөдрийн 1000 малаа бол би тэгвэл ерөөсөө малынхаа бүтцэнд өөрчлөлт оруулъя.
Яагаад 50% нь төлөх мал байгаад болдгоо. Өнөөдөр бид нар нэг 60-30% төлж байгаа. Би биш 50% нь бараг төлж байгаа байхгүй юу? Тэгвэл яагаад 50% төлж болдгоо? Яагаад 70%, 80% төлж болдгоо? Далдуу яагаад очиж болдгоо бэ? Энд чинь ингээд хүн ирмэлзэл бий болох хэрэгтэй байхгүй юу? Энэ ирмэлзлээ чинь бид нар зүгээр нөгөө зэлэг зах зээлд нь хайчаад байгаа байхгүй юу? Тэгэхээр миний энэ одоо шинэ хөдөөгийн нэг юм бол одоо өнөөдөр хийж бүтээе гэж байгаа 10 хүн байвал 10 ингээд хөдөлгөөл үзье. Хөдөлгөөл үзье. 20 хүн байвал хөдөлгөөл үзье. Одоо чадахгүй юмнууд нь бас байна. Тэр болгоны хаяад ээж бас болмооргүй байхгүй. Одоо чармаалттай хүн байж тээ. Хийж байгаа айгүй сайн хөдөө одоо малаан сайн малладаг, сүү сайлаа сайн авчдаг хөдөлмөрч юм. Тэгэхээр би бол энэ одоо чинь ингэж байгаа ингээд байхгүй. Одоо чинь ингэж байгаа. Одоо бид нар үгүй уустай. Одоо чинь чармаалттай хүмүүс хөдөөдөө бол зөндөөл байна шүү дээ. Өөрийн гэсэн одоо аж ахуй бий болгоод явцсан. Өөрийн гэсэн одоо нөгөө хадлан тариа тижээлээ ингээд аваад ингээд явцсан. Ингээд байж тэнд нь бол яг та ингээд тэрийг хараад сууж байна. Гэтэл энэ хүнд нь магадгүй зүгээр нэг тэр тракторын дэмжлэгийг нэг зүсчих. Нүдэн дээр нь энэ хүн одоо босоод ирэх тиймэрхүү юмнууд харагдаж байна. Би одоо зарим сум дээр очиход болоод үнэхээр сэргэлэн зарим газар нь бол тэр дундын техник инээ тэрэг гэсэн юмнуудаа өөрсдөө аваад босоод ирж байгаа. Тэгэхээр энэ суман дээр тийм юм харагдангууд нөгөө суман дээр чинь бас босоод ирж байгаа хгүй бид нар энийг ийм юм л оруулаад. Тэгэхээр би өөдөөс нь хэлж яахгүй хин хийхийг хин чадах юм. Түнс чадна гэсэндээ бас өгч болохгүй. Тэгэхээр наад чинь нөгөө чадамж бий болох төр би ингээд чадамж бий болох юм. Одоо бид нар зүгээр юм хий гэж байгаа хүнээс үс төсөл нэгтгэх. Нөгөө хүн төслөө боловсруулна. Хүнээ олно. Заад сургана. За тэгэнгүүтээ төрийн байгууллагууд руу ханддаг ч юм банк санхүүгийн байгууллагууд ханд. Энэ хэтэрхий их даалгавар гэж үзээд. Энэ бол модуль загвартай. За юу гэдэг 120 хүний ферм байгуулах гэж шүү дээ. Төсөл энэ байна. За энийг хэрэгжүүлнэ. За энийг ингэж мөрдөж хэрэгжүүл. За мөнгө нь энэ байна гэж өгөх ёстой гэж хараад байхгүй. Тэрнээс биш жирийн малчин сайлчин авгайг одоо төсөл боловсруулаад тендерд оролцоод энэ төрлийн шалгаруулалтанд оролцсон. Эн чинь дэндүү наад механизм чинь би бодъё гэдэг байгаа байхгүй. Би наад механизм чинь одоо ингээд нэг ухаантай хүн очингуудлаа ингэж амьдрмаар байна. Ингэх ёстой шүү гэж заах биш. Амьдрах гэж явж байгаа хүн өшөө юмаа хөгжүүлэхэд нь туслах байхгүй юу? Тийм биз дээ, тэ? Түүнээс биш одоо нэг юм төсөл боловсруулаад чи төслөө боловсруулаад тэгж амьдрдаг ингээ нөгөөх нь баахан өөрөө ч ойлгохгүй цаас бэлдэж ирээ. Тэгээд 5 төгрөг авчаад пад цаашаа харангуудаа унаад өгж байгаа байхгүй да. Явж байгаа амьдарж байгаа хүмүүс ямар тусламж дэмжлэгээ та нарт хэрэгтэй байна. Өөр би хэлсэн шүү дээ. Шинэ өдөө дээр 2010 шинэ өдөө төрөө битээ нэг юм хайчиж. Энэ улс орны том бодлого болох ёстой гэдэг дэмжигдээгүй шүү. Хоёр засгийн газараа дэмжигдээгүй. Тэгээд би энийг шинэ өдөө булган гэж жижигрүүлээд булгандаа хэрэгжүүлж байгаа байхгүй. Булгандаа хэрэгжүүлж байгаа. Эхний жил 1 тэрбум төгрөг суулгаж явсан. Одоо энэ 2019 онд 2 тэрбум төгрөг. За хойдон жилээс игээд бас уг нь болж өгөл нэмэгдүүлээд явах хэрэгтэй. Тэгээ энэ мөнгөөр би юу хийж юм гэхээр хийж болж байгаа бүтэж байгаа үйлдвэрлэлүүдийн дэмжиж гэж. Жишээ нь малчиг дэмжих нь зөв. Яг тэгэхээр тэр чинь өөрөө бизнес хийж байгаа бизнес үйлдвэрлэл байхгүй. Тэд нар юу хэрэгтэй вэ гэхээр малынхаа чанарыг сайжруулъя гэж байгаа бол яг топ малынхаа чанарыг л сайжруулъя. Түүнээс зүгээр за гэд хуцуухан өгöd байхтай биш байхгүй. Жишээ нь одоо манай сэлэнг үйлдвэрийн том брэнд биш үү? Сэлэнгийн цагаан толгойд. За энийг л ерөөсөө л ганцхан дэмжиж. Энийг л тэр бүс нутгийн том брэнд болгоё. Түүнээс ч чамд бол зүгээр бух аавна гэхээр аваад өгч байгаа юм биш. Хоёрдугаар тэр хүн фермерийн одоо юу руу орох гээд ганц трактор надад үнэхээр аваад өгөөч ч гэдэг юм уу те. За тэгвэл 2 хүн 3 хүн нийлж байгаа нэг трактор аваад ингээд хийж байгаа бизнесээ дэмжих дэмжлэг дээр л тоног төхөөрөмжийн дэмжлэгийг л өгж гин гэсэн үг байхгүй. Түүнээс эхнээс нь гоё ингээд заагаад авах юм биш. Булганд одоо бараг таны төрсөн нутаг үедээ хотог өндөр сумд чин тэр Жереми гэдэг нөхрийн нэг фермер аж ахуй биш. Тэнд тийм гоцгойд юм ерөөсөө байхгүй. Ерөөс байх. Маш системтэйгээр зүгээр жирийн ямар ч Монгол айл хийж чадах юм байна. Тэгээ тэрийг яг копи дуурайгаад одоо ингээд сум оромттой нэг 2 3 хийж боломжтой. Жермигийн юмыг би хүнд очиод өөр нэг хажуудлын суманд очиод за энд нэг Жерми гэж байдаг шүү. Ингэж хийн шүү. Ингэж амьдрэх шүү чи гэж заах биш, тэ? Тэр хүн өөрөө очиод швед юм уу эсвэл явж очиод зааж өгөөд явж очиод тэр хүнийгээ судалчаад хурж ирээд за би яг Жерми шиг юм хийх гээд ингээд байж байгаа ийм зүйлүүд надад дутагдлаа. Энэ надад байна, хашаа байна, хороо байна, одоо өхөр нь байна. Одоо надад нэг ийм дэмжлэг гэдэг тэгвэл тэрэн дээр нь дэмжлэг өгөх нь зүйтэй гэж үздэг байгаа. Одоо тийм саяхан надад нэг суман дээр явж байхад нэг бүсгөө босч ирээд бас хэлж илээ л да. Юу гэдэг малын бой одоо өнөөдөр чинь бид нөгөө нэг цэвэр махлууга органик махлууга одоо эко махлууга орох нэг тиймэрхүү орчлоо шүү дээ. Тэгэхээр тэр бол
цэвэр одоо нөгөө нэг бойгоор бойлсон мах хэрэгтэй байна. Бидний нөгөө нэг хотондоо бойлдог тэр уулын мохорт эдэн хөрөнгөчөө бойлдог энэ бойл одоо юу бол явхаа болчлоо. Төвлөрсөн цэвэрхэн тийм бой хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгээд би асууж байгаа. Хин хийх юм тэгвэл. Хин хийж чадах юм хамгийн гол нь. Яг ийм бой хийгээд ингээд цааш нь аваад явах одоо дагсан тэгээд арь ширийн хааш нь байх юм. Нөгөө нэг тогтолцоо байж та дагсан хажуудаа жижиг цээх байх юм уу? Хин хийж чадах юм, хин туршлагатай хин ихний анхан шатны юуг нь алхмыг хийж чадсан. Тэр үнээр дагуулж ир. Тэгвэл би дэмж. А түүнээс хов хоосон юмыг бий болгох гээд ингээд сайхан ном уншсан нөхөр ингээд сууж ивэл тэрэнд бол утахгүй байх байна. За бидний нэвтрүүлгийн хугацаа бас нэлээ төгсөх шинжиндээ орж байна. Тэгэхээр та яг энэ өнөөдрийн үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой орон нутгийн амьдралд ямар одоо өөрчлөлт орох вэ? Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд дээр ямар өөрчлөлт орлоо? За энэ нь зүгээр нутаг орон нутгийн бодлогоо явуулахад бол иймэрхүү одоо дэвшил гарна гэсэн ямар зүйл байна? Энийгээр яриад өндөрлөе дөө. Ер нь бол орон нутгийн бодлого дээр хүний бодлого хүний дэмжсэн бодлогыг би барьсаа гэж хамгийн сүүлд одоо ингээд яриад яваад байгаа хийгээд бүтээхэд зориод байгаа юм маань энэ л байж байна. Тэгэхээр хүнлүүгээ хандсан энэ бодлого зөв бодлого байх ёстой. Энэ зөв бодлогыг сонгогч бол тий энэ зөв бодлого бол хаанасаа явах үгүй л тухайн орон нутгийн удирдлага л байх ёстой шүү дээ. Тухайн орон нутгийн удирдлага. Тэгээд тухайн орон нутгийн удирдлагад саяын дээр гарсан нэг зүйл бол засаг даргыг тэр ерөнхий сайдтай бас нэлээд холбож өглөө шүү дээ. Ерөнхий сайдаас бол тодорхой хэмжээнд бодлоготой бол тэр томилдог байх. Тэгээд бодлого нь бол давхар хамтдаа явах гэдэг гэсэн. Энэ бодлого бол ерөнхийдөө тэр дараа дараагийн хуулиндаа бол шууд тодруулж явуучих болно гэж бодож байна. Нөгөө тэгвэл тэр намтай холбоотой асуудал дээр би бас нэлээд санаа зовоод байлаа. Энэ намчирсан зүйл энэ орон нутагт бол баг байвал бидний бодлого бол зөв явах талынхаа. Түүнээс нэг бодлого явж идэл нэг нь гарч ирснээр цоошин бодлого гаргаж ирээд тавиад ингэж явдгүү байх талаасаа байх хэрэгтэй. Тэгээ үндсэн хуулийнхээс илүү ер нь бол эцэст нь хэлэхэд бол бид ард иргэдлүүгээ хандсан хүнээ бодсон, хүнээ хөгжсөн энэ бодлогыг бол бид нар барих зүйтэй л гэж бодож байна. Хүн өөрөө боловсрол юутай байгаад амьдралаа аваад явах боломжтой, болцоотой байгаад, аж ахуйтай байгаад, мөнгөтэй төгрөгтэй байгаад, санхүүгийн хараад бус байгаа тохиолдол бол хүн өөрийгөө аваад явчихна, үр хүүхдэд ижээгээд явчихна, үр хүүхдийгээ боловсрол, үр хүүхдийнхээ одоо эрүүл мэндэд анхаарал явчихна шүү дээ. Төр төртөө төргүүд тэр чинь өөрсдөө анхаарал хандуулж явчихна. Одоо өнөөдөр тэр боломжийг бид нар бий болгож өгөхгүй мөртлөө өмнөөс нь боловсролын яриад төр, өмнөөс нь эрүүл мэндийн яриад ингээд бүр гараад үрж ороод байна шүү дээ. Үгүй эхлээд иргэдээ өөрсдийн санхүүтэй болгочих. Иргэдээ өөрсдийн амьдралтай болгочих. Цалинтай болгочих, мөнгөтэй болгочих, тэр амьдралын сайжруулах энэ тал бол их голчлон анхаараач гэдэг л. За баярлалаа. Тэгэхээр бид тэр бол одоо үндсэн хууль тэгээд энэ улс орны амьдралын талаар нэлээд өргөн хүрээгээр ярьлаа. Ялангуяа энэ шинэ хөдөө бодлогоч бол орон даяар хийгдсэн бол аштайсан. Гэхдээ би тэгээгүй зөв болж гэж бодож байгаа. Зөвхөн булгандаа таныг одоо олон түмэн харж байгаа. Үзэгчид тэр Монгол даяар энэ бодлого боловсруулагч төртөл булган магадгүй одоо энэ шинэ хөдөө төсөл чинь их үр дүнтэй яваад загвар болоод болдгийм байна гэдгийг харах юм бол хөвсгөл арангаа ингээ хажуугийн сэлэнгээд ингээд дорн одоо дуурайгаад загвар байдлаар. Тийм учраас баг нэг ийм яг нэг аймаг дээр төшиглээд хамгийн одоо тохиромжтой дундын дэдвүүтэй цайлал талаасаа бодоход байгаль загвар сайхан тийм эко хүнс хөнгөн үйлдвэрийн ийм одоо кластерууд олон төрөх болтугай л гэж л одоо ерөнх байна. Бас үйлдвэрлэлийн энэ чиглэлийн санаачлаг гаргаад ингээ явсан чинь бол одоо олон түмэн ч гэсэн таныг бол их дэмжиж байгаа хаа гэж ингэж бодож байна. За ингээл нэвтрүүлэгт одоо хөрөлцөн ирсэн Батэрдэн гишүүндээ талархлаа илэрхийлье. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзцгаая.